Пандора гэж байд юм байна. Номер 2. Сүрлэг үзэсгэлэнтэй байг түүх юм байна. Тэгээ энэ бүтээн байгуулалт дэлхийн хамгийн анхны гүүрэн дээр ирсэн байна. Энэ Пандорагийн гүүр гээд энэ хоёр уулын дунд гүүр бүтцэн байгаагаар ингээ харлаа. Тэгээд энэ их бүтээн байгуулалтыг яаж хийсэн болоо? Энэ уулнаас хүнд нураад унчихгүй шиг яаж тэр энэ хашаа машиг ингэж гоё аюулгүйсэн юм бэ? Энэ хашаа ингээ мочиг мөртлөө дотроо ингээ цементтэй байгаа. Тэгэхээр энэ хятад нэр үнэхээр том бүтээн байгуулалтыг хийж чаддаг. Аа улс гүр юм аа. Тэгээ энэ хогийн сав гамбар зарцсан ингээд байж байгаа байхгүй. Тэндээс ингээ хүмүүс юм зараад тэгээ бүр ингээ туултлан хөгжүүлж чаддаг. Гайхамшигтай бүр бишрээд үг хэлэх үг олдохгүй байна. Хайхамшигтай сайхан байна. Тэгээд жоохон таргалах хэвээр лүд юм аа гэж нэр. Дээшээ гарсан чи айхлал явж ин дагаа. Тэгтээ маш олон калори шатаагаал явж ах шиг байна да. Тэр байгалын цүр гоо үзсэн бол үнэхээр янзтай. Та бүхэн бөөнөр ирж Пандораг үзээрэй. Аватарын нутаг Жанжижиг үзээрэй. Шилмээр энэ одоо баг реклам шиг болчихсон.